улс зах зээлийн харилцаанд шилжиж байсан түүхэн цагдаар боловсролын салбарт мөн түүхэн үйл явдал тохиож байсан нь саяхан мэд санагдавч 20 хавар, 20 намар, 20 өвөл 20 зуны хэдийн үджээ. Бүгд найрамд Монгол Ард улсын ардын боловсролын яамны сайдын зөвлөлийн 1991 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн хуралдааны шийдвэрээр хувийн хөвчлийн хамгийн анхны сургууль үндэсний биеийн тамирын дээд сургууль байгуулагдсан түүхтэй. Зах зээлд шилжиж нийгмийн шилжилтийн хүнд бэрхшээлтэй байсан ч Монголын биеийн тамирын спортын салбарт Монгол үндэсээрээ угалсан шинэ үеийн мэрэгжилтэн бэлтгэгчийн хүсэл эрмэлзэлтэйгээр хичээн зүтгэж хөдөлмөрсний үр дүнд өнөөгийн өндөрлөгт үндэсний биеийн тамирын дээд сургуулийн хамт олон хүрч чадсан. Үндэсний биеийн тамирын дээд сургууль 20 нас хүрлээ. 20 жилийн огоо тэмдэглэж байна. Монгол үндэсний спортын сургалтын түүхэн өвөлмжлөлийг орчин цагийн спортын онол арга зүйтэй хослуулан эзэмссэн дээд боловсролтой мэрэгжилтэн бэлтгэх бакалаврын хөтөлбөрийг 20 жилийн тэртээ 1991 оны 8 дугаар сарын 1-ээс анхудаа шинээр боловсруулан мөрдөж хичээл сургалтаа явуулж эхэлсэн тус сургууль дээд боловсролын магадлан идэвхжүүллийн үндэсний зөвлөлөөр 2016 он хүртэл 2 дахь удаага магадлан идэвхжүүлэгдлээ. Хэрийн галуу нисэн үлгэрэх газраас хүний хүү эрдэмэ хөрлөж ирдэг ёсон бий. Агуу түүхтэй Монгол нутгийн газар нутаг өнцөг булан бүрээс олон монгол залуус хүрэлцэн ирж Монголын үндэсний биеийн тамирын дээд сургуулийг дүүргэж эрдэм боловсрлоо эзэмшжээ. Тухайлбал спорт сургалтын 20 жилд үндэсний биеийн тамирын дээд сургууль өдрийн хөтөлбөрөөр 3239, орой ичнэ хэлбэрээр 105, магистрийн сургалтаар 130, нийтдээ 4460 мэрэгжилтэн бэлтгэн гаргаж эдний төгсөгчид боловсрал, биеийн тамир эрүүл мэндийн салбар, хүчний болон төрийн байгууллагуудад амжилттай ажиллаж багшийн эрдэм шавьдаа гэдэг төмөн үннийг батлан харуулсаар байна. Өмнө тавьсан зорилтоо бүрэн дүүрэн хэрэгжүүлж ирсэн үндэсний биеийн тамирын дээд сургуулийн хамт олон өнөөдөр түүхт 20 жилийн ойтойгоо учран залгалаа. Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн түүхт 20 жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.